Сарын 15-ны дотор бүх сургууль цэцэрлэгийн засвар үйлчлэгээний ажил дууссан байх. Сургууль цэцэрлэгийн орчны аюулгүй байдал засвар үйлчлэгээний ажилтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу цаг хугацаанд нь хийж зохион байгуулах, хяналтын камерууд орчны аюулгүй байдлыг хангах ажлыг бас анхаарч зохион байгуулж ажиллах, сургуулийн орчмын тэмдэглэгээд болон замын аюулгүй байдлыг хангахтай холбоотой бусад хурд сааруулагч тэгээд тэмдэглэгээг шинчлэх. За мөн сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, сургуулийг скул полис ажилуулах бэлтгэлийг хангах, сургууль цэцэрлэгүүдийн засврыг ажлыг цаг хугацаанд нь дуусгаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллан хичээлийн шинэ жил эхлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.